Сайн байцгаана уу? Өдөн сумын Дөрвөн гоёны улаантын одны Улсын тэргүүний эдийн сургуулийн багангийн багш Баярмагна байна. За 8 удаа 1-р анги даан авсан. 6 удаа 4-р ангийг төгсгсөн байгаа. Чигт сайн сургаж сургуулийн оц хөтөлбөрийн 1-р анги төгсөх зорилгыг бол энэ хичээлийн жил тавиад ажиллаж байна. Төрийн захиргаа удирдлагын магистр Монгол улсын тэргүүлэх багш Базардарын Баярмагна. Ажилласан жил 32, үүнээс боловсролын байгууллагад 29 жил ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн төрийн дээд шагнал алтан гацсаатан, ардын хувьсгалын 80, 90, 100 жилийн он медалууд, боловсролын тэргүүний ажилтан, боловсрол шинжлэх ухааны яамны жуух бичиг, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, багшийн алдар медаль, ахлах багш, арга зүйч багш цол тэмдгүүдээр шагнагдаж байжээ. Баярмагна багш сурагч амжилттай суралцахад дэвтрийн үйл ажиллагаа зайлшгүй нөлөөлдөг гэж үзэж, дэвтрийн үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулан ажилладаг байна. Ингэснээр сурагчид 1-р ангиасаа дэвтэртээ цэвэр сайхан бичиж, мөр зай үлдээхгүй дэвтрээ гамтай хэрэглэж хэвших төдийгүй алдаагүй зөв сайхан бичдэг, дэвтэртээ сайхан бичдэг сурагчид хувь амжилттай суралцдаг гэж үздэг байна. 1-р ангиас нь бодлогыг агуулгаар нь багцлан хөнгнөөс хөндрүүн чиглэсэн олон хувилбарт дасгал даалгавруудыг боловсруулан сурагчдаар гүйцэтгүүлэхээс гадна математикийн сонгон болон IQ дугуйлангуудыг хичээллүүлж сурагчдыг математикт дур сонирхолтой болгон төлөвшүүлж байна. Ээлжит хичээл бүрт хүүхэд бүрийг хэрэглэх түүнтэй хичээл заахыг зорж байгаа ба үүний үр дүнд ангийн 53 сурагчийн үсэг нүдлэлт 100%, унших, бичих, бодох чадвар 90-100% тай суралцж байна. Сурагчдыг хичээлээс гадуурх ажлаар дамжуулан хөгжүүлэх, төлөвшүүлэх, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Боловсролын чанарын шинжилэл төслийн хүрээнд бүтээлч багчууд шилдэг арга зүй уралдааны 1-р шатанд сургуульдаа тэргүүн байрыг эзэлжээ. Биеийн тамирын багшид санал тавьж ангидаа хөл бөмбөгийн багтай болж аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгө медаль, 2024 онд алтан медалийг тус хүртжээ. Мөн 2024 онд ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд аймгийн хэмжээнд амжилттай оролцож дэд байрыг эзэлсэн байна. Сурган хүмүүжүүлэх өншлөгийн уралдаанд секцийн багш нартайгаа хамтран оролцож 2021-2022 онд 3 дугаар байр, 2024 онд 2 дугаар байрыг тус эзэлж байсан юм а. Математикийн сургалтын чанарыг дээшлүүлэх шилдэг нэгж хичээлийн уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн юм. Багш Баярмагна нь өөрийн үүрэгт ажиллаас гадна олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байжээ. Тэрээр 1996 оноос халах гол сумын залуучуудын холбооны дарга, 2012 оноос сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлуудыг хийхин зэрэгцээ. Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр 1996 оноос хойш 6 удаа сонгогдсон ажиллаж байсан юм. 2023 оноос сургуулийнхаа Монголын багшийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хамт олонч байдлыг дэмжих олон талтай ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Даан ажиллаж байгаа ангийн сурагчдыг 100% амжилттай сургахын зэрэгцээ тэдний хүсэл сонирхол авьяасыг олон талд хэлбэрээр хөгжүүлэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, найз нөхөд ахмад хүнийг хайрлан хүндэтгдэг, зөв сэтгэлдээ зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхийн тулд өөрийн арга зүй ур чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ хамт олонныхоо итгэлийг алдахгүй өөрийн санал санаачлагыг бүтээлчээр ашиглаж сургуулийн хамт олноо сэтгэл зүйн болон материаллык эерэг орчинд ажиллахад өөрийн хувь нэмрийг оруулахын тулд хичээнгүйлэн ажиллахаар урам зоригтойгоор алхаж байна.